Оросуудын зорилго тодорхой. Украиныг бүтнээр эзлэх үгүй бах амар лайтай, ядаргаатай. Зүгээр НАТОгийн гишүүн болохгүй. Оросод ирээдүйн аюул болох ёсгүй. Энэ НАТО томроод Орос руу ойртох нь зогсох ёстой. Энэ бүгдээрээ биелжээж энэ дайн зогсох. Миний үзэг бол энэ. Тэгээд хэдүүлээ одоохондоо бол тайван байж болно. Яагаад вэ гэх юм бол Харин өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа юм бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх юм бол бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Donald Trump Joe Biden шиг болцсон юм уу? Эсвэл угаасаа Joe Biden-тэй адилхан үзэл бодлоо байсан юм уу? Украин дээр. Яг энийг ярьж байгаа юм бэ гэх юм бол харцгаая. Яг юм бол Нүбийн илтгэл тавьсныхаа дараа Donald Trump Зеленскийтэй уулзсан. Нүбийн хурал дуусныхаа дараа Donald Trump сонирхолтой social media постуудыг тавьсан. Бидүүд энийг харцгаая. President who we all know very well and is a brave man and Then Украины ерөнхийлөгч бүгдээрээ таних бах гайхалтай хүн, a great man гинэ. one hell of a fight and we'll see how that all turns out but Мундаг тэмцэж байна. Гэхдээ тэмцэл нь хэрхэн дуусахын хэдүүлээ хамт харцгаая. meeting and we have about 30 meetings scheduled today. Тэгээд уулз болсныхаа дараа цагаан ордон Donald Trump өөрийнхөө Truth Social дээр юу тавьсан байгаа юм бэ гэх юм бол he's a brave man and is putting in one hell of a fight. Тэ Зеленский бол зөрөгтэй хүн. Тэгээд гайхалтай тэмцэл үзүүлж байгаа. За тэгээд хүмүүсийн толгоо өвдгсөн, сандраасан, намайг бас жоохон бухимдуулсан пост юу байсан бэ гэх юм бол энэ пост маш урттай. За би Орос Украины дайн эдийн засгийн нөлөө Украин талтай Орос талтай бүгдийг нь ерөөхдөө судалчлаа. Мэддэг хүмүүс нь сонсчлоо. Тэгээ би ямар боломж харж байна гэх юм бол Украин энэ дайныг ялах боломжтой, өөрийгөө алдсан талбай нутгаа эргүүлэн авах боломжтой гинэ. За. Тэгээ Орос холбоо жигнэсээ хүчтэй байсан бол, жигнэсээ хүчрэх байсан бол, үйлдвэрлэл зэвсэг хүч нь тийм сайн байсан бол энэ дайныг хэдхэн 7 хоногийн дотор тэг ялах хэрэгтэй байсан. Яатсангүй. За тэгээ энд юу хэлж байна гэх юм бол Орос холбоо бол looks like a paper tiger гэж байна. Ерөөдөө цаасан бар. Эсвэл Оросын хувьд бол нөгөө бавгаа штэ. Цаасан бавгаа, жинхэнэ бодит хүчрхэг бавгаа биш гинэ. За. Тэгээд юу болж байна гэх юм бол Украины дрон пуужин юу хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн сарын хугацаанд маш олон газ нефт боловсруулдаг үйлдвэрийг бөмбөгдсөн. Тэгээд Donald Trump юу хэлж байна гэх юм бол Оросд амьдарч байгаа ард иргэдэд тэгээд бензин худалдаж авахын тулд одоо барыг оочирж байгаа яа гэх юм бол Оросын дотоодын бензин, дизель, төлшийн ханган нийлүүлэлт тасарсан гэж байгаа. Яа гэх юм бол Украины арга хэмжээ. За. Тэгээд ерөөхдөө Украин тэмцээрээ тэгээ би манай Америкийн эдийн засаг манай Америк компаниуд НАТОд буюу Украин зэвсгээ нийлүүлнэ. Тэгээ НАТОгийнхан Украин энэ зэвсгээрээ хүснээр хийж болно. За тэгээд ер нь бол Оросын асуудал эдийн засаг дайны талбай дээрч улам хүндрэх бах. I wish both countries well. Хоёр улстай амжилт хүсье. Тэгээд ер нь бол НАТОгийнхан Украиныхан биднээс худалдаж авч байгаа зэвсгээрээ хүснээр хийгээрэй. За, энэ бүтэн сая өдрөөс хөрөнгө олонтын сургалт болж байгаа Улаанбаатар хот хааны бэ гэх юм бол хаан улт дүүрэг Corporate Convention Center дээр бүтэн сая өдөр 3 цагаас эхэлнэ. Тэгээ хөрөнгө олонтын анхны шат миний хамгийн амжилттай хөрөнгө оологчийн жишээ. Миний хамгийн амжилтгүй насаа. Тэгээ ерөнхийдөө хувьцаа руу яаж хөрөнгө ололт хийдэг юм бэ? Багцаа яаж зөв бүрдүүлдэг юм бэ? Тэгээ хувийн санхүүгийн ард яаж гардаг юм бэ? Зэгцдэг юм бэ? Хоримтлал хөрөнгө ололт яаж болдог юм бэ? Ийм сайхан сургалт болно. Тэгээд бүтэн сая өдөр 3 цагаас Corporate Convention Center дээр уулзъя. Тэр сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк доор байгаа шүү. Постны доор. Тэгээ хүмүүс юу ярьж байна гэх юм бол Тэ. Энэ Аляскад болж исэн хурал Путинтэй уулзалт нь худлаа. Өмнөх 3 сарын хугацаанд Украин ялагдж байна. Тэ. Украин ерөөхдөө зөв талдаа зогсох ёстой. Украин ерөөхдөө хилцлээ хийх ёстой. Украин Донбасса Оросуудад өгөөд энэ дайнаа зогсоох ёстой. Бүх юм ерөөхдөө худлаа болж таарсан. Европынхан Зеленский Трампыг толгой эргүүлж чадсан, тархийг угааж чадсан. Тэгээд
Donald Trump дахиад Taco Trump болоод 180% эргэлт хийсэн гэж байгаа. За тэгээд Politico буюу Украиныг дэмждэг, Европыг дэмждэг хэвлэл мэдээллийн юу хэлж байна? Юу асууж байна гэх юм бол a new Trump policy on Ukraine or more of the same. Ер нь бол Donald Trump-ийн бодлого нь шинжлэгдсэн, өөрчлөгдсөн юм уу? Эсвэл бүх юмаг яг хэвэндээ үлдэж байгаа юм уу? За эдгээр юу хэлж байна гэх юм бол тэ Donald Trump Путинд жоохон гомдсон байгаа. Тэ. Тэгээд Donald Trump-ийн нүүбийн хурлаар бас юу хэлсэн бэ гэх юм бол би өөрийгөө Путинтэй сайн харилцаатай байх гэж бодсон. Гэтэ ямар ч хэрэггүй юм бэ гэж гомдсон. Тэгээд НАТО-гийн тавьж байгаа санал буюу Европын тавьж байгаа санал, Украинын тавьж байгаа санал, Америкийн тавьж байгаа саналыг Оросд юусоо тоохгүй, инх тайвны хилцэл ширээн дээрээ хүрээд ирэхгүй, галаа зогсоохгүй учраас одоо зэвсгээ нийлүүлнэ. Тэгээд НАТО Украинчууд энэ нүгээрээ хөснөр хийж болно. Тэгээд энэ нүүбийн хурал болсныхаа дараа JD Vance бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол бид нар хичээсэн. Бид нар Орос талтай ч уулзсан, бид нар Европ талтай ч уулзсан, бид нар Зеленскийтэй уулзсан ч ямар ч үр дүн гарахгүй байгаа учраас одоо дараагийн шат руу хүрэхээс өөр аргагүй болцсон. За тэгээд НАТО-гийнханд бид нар зэвсгээ үргэлжлүүлнэ, ханган нийлүүлнэ. Тэгээд Украинчууд чадах юм бол алдсан талбайгаа буцаагаад ав. Тэгээд Trump's emphasis that this will take it will take European support for Ukraine to prevail was a clear signal. Юулж байна гэх юм бол Украинд одоо хамгийн хэрэгтэй юм юу юм бэ гэх юм бол Европын дэмжлэг. Гэхдээ тэ Европын өдөрдөгч нар Украинчууд юу бас жоохон сэжигтэй юм байна гэж. Яагаад гэх юм бол энэ жоохон дежаву энийг өмнө харсан. Тэ Donald Trump том юм ярина. Эцсийдээ юу ч хийдгүү штэ. Украинд нэг сүртэй дэмждэггүй штэ. Шин мөнгө, шин туслам, шин хандив Зеленскийд юусоо өгдөггүй юм аа. За. Тэгээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол Трамптай хамгийн сүүлд уулзсан хүмүүс Трампыг нь ерөөхдөө томоор нөлөөлдөг. Тэгээд сүүлийн үед Макрон, Starmer Европын хүмүүстэй уулзсан болохоор Зеленскийтэй уулзсан болохоор тэдний дуугийг зүгээр худлаа дуулж байгаа юм аа гэж байна. За тэгээ Европынхан юу шийдсэн бэ гэх юм бол бид нар тусланаа ойролцоо 10 тэрбум евро буюу доллараараа зэвсэг худалдаж аваад Зеленскийд өгнө гэж байна. За гэхдээ нэг юм санаж яваарэ. Joe Biden Украиныг хэдийн хэмжээгээр тусалсан бэ гэх юм бол 61 тэрбум долларын тусламж үзүүлсэн. Donald Trump одоохондоо $0. Энэ бүх мөнгийг хэн гаргаж байгаа юм бэ гэх юм бол Европчууд гаргаж байгаа. Энэ зэвсгийг өнгөө нийлүүлэхгүй байгаа, зээлээр нийлүүлэхгүй байгаа. Европчууд энэ зэвсгийг худалдаж авах ёстой. Тэгээд өмнөх контент дээр бас ярьж байсан. Тэрийг бас бити мартаарай. Европчууд энэ зэвсгийг яаж худалдаж авах санхүүжүүлэх гэдээсэн бэ гэх юм бол тэр царцаасан, тэр битүүмжилсэн Оросуудын мөнгөөс одоо Төв банкын мөнгийг хураагаад аваад санхүүжүүлэх гэж байгаа. Одоох нь бол Макрон гэхдээ энэ дээр эсэргүүцэж байгаа. Энэ хууль бус олон улсын хуулийг зөрчнөө, тийм учраас энэ мөнгийг хурааж авч болохгүй. Гэхдээ энэ бүх мэдээлэл одоо 100% шингээг байгаа. Зеленскийгийн үгийг сонсцгоо. Security guarantees. За тэгэхээр хэвлэл мэдээллийн ажилтны юу асуусан бэ гэх юм бол Америкийн нэгдсэн улс Donald Trump Украинд аюулгүй байдлын баталгаа хамгаалалт тийм юм өгөх. So all of us, we understand that President Trump that he's ready to give Ukraine security guarantees. За бид нар бүгдээрээ Европчууд, Украинчууд бид нар юу ойлголтод хүрсэн бэ гэх юм бол Америк улс Украинд аюулгүй байдлын баталгаа өгнө. Одоо хамгаалах баталгаа одоо НАТО-гийн хамгаалтын юутай жоохон төстэй юм өгнө гэж байна. Гэхдээ хизээ. After this war will finish. Энэ дуусны дараа аюулгүй байдлын баталгаа өгнө гэж байгаа. Одоохондоо биш. Дуусны дараа. За. Тэгээд Зеленский бол бөөн баяр. Өөр хин бөөн баяр юм бэ гэх юм бол sorry. Ясыг үзүүргээ те. Lindsey Graham бөөн баяр. Яг гэх юм бол Lindsey Graham юу сонирхт юм бэ гэх юм бол зэвсэг зарах. Тэндээсээ бас хөөрхөн далд аргаар мөнгө олж байгаа. Өөр хин бөөн баяр юм бэ гэх юм бол энд яаж дууссан бэ гэсэн бүсгүй. Энэ яаж дэвшүүлэн зээл. Annalena Baerbock айгу happy. Зеленский бас амар happy. Гэхдээ нэг сонирхолтой юм заяа.
одоо автомата дээр маргааш хэдүүлээ бид нар юу гэх юм бэ гэх юм бол нефтний компани хөрөнгө олтыг ихсгэнэ. За. Манай хөрөнгө олтын сан дээр тий манай VIP үйлчилгээнүүдэд зориулагдсан хөрөнгө олтын сан дээр бид нараас юу гэх юм бэ гэх юм бол нефтний компани хөрөнгө олтыг нэмнэ. За манай school community дээр бид нар ч гэсэн өнөөдөр орой нефт олт газ олборлдог компани хувь эзэмшлээ бид нар ихсгэнэ. Яагаад вэ гэх юм бол та харж байгаа бол техник шинжилгээ энийг сонирхгүй байгаа хүмүүс тий би энийг нэг удаан ярихгүй. Юу юм бэ гэх юм бол нефт дөнгөж сая энэ triangle wedge-наас гарсан хүмүүс юу хэлж ирсэн бэ гэх юм бол breakdown хийгээд доошо буурна, нефт үн ханш буурна гэсэн чинь буураагүй. Юу юм бэ гэх юм бол техник зүгээс нэг breakout хийгээд failed, retest хийгээд одоо ерөөхдөө breakout болох гээд байгаа юм. Тэгээд ингээд техник талаас харах юм бол нефт буцаагаад $70 руу явж байгаа юм байна. За. Тэгээд би бас нэг аягүй сонирхолтой бичлэг олсон. Тэр юу юм бэ гэх юм бол нөгөө цаасан бар гэсэн ш. Цаасан бар гэсэн штэ. За, цаасан бавгагийн хариу барьсан хариултыг би олсон. Орсын одоо хариу. Харахад бэлэн үү guys? За, хэдүүлээ хамт харцгаая. Орс бавга хүчтэй хариу өгсөн. Энэ. За, ямар хариу юм бол хөдөлж байна. Окей. Яа. Орсууд энэ дээрээ сүртэй хариу юусоо өгөөгүй. Яг гэх юм бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд хариулт нь яг бүгдээр адилхан. НАТО-гийн гишүүн байхаа болох хэрэгтэй байгаа. НАТО-гийн цэрэг Украин руу орох ёсгүй. НАТО-гийн цэргийн баазыг барих ёсгүй. Украин neutral аль талтаач орж болохгүй. Украин хүсэх юм бол Европын холбооны гишүүн болж болно. Тэгээд Украины зэвсэг хүч нь тэ буцаагаад буурах ёстой гэсэн хариу өгч байгаа. За тэгээ хүмүүс энэ Truth Social in tweet харсныхаа дараа нэг өдөр өнгөрснийхаа дараа хүмүүс юу ярьж байна гэх юм бол Trump is washing his hands of the Ukraine war. Trump бол гараа угааж байна. Энэ бол миний хэрэг биш ээ. Тэ. What may appear at first glance as a stunning U-turn may actually be bad news for Zelensky. За энийг ингээд хальт уншихаараа тий Трамп буцаага Зеленскийн талд хүрээд ирсэн гэж ойлгох юм байна. За гэхдээ шинжээчид юу хэлж байна гэх юм бол Трамп хэвэндээ тий яг гэх юм бол Зеленскийн талдаа ерөөсөө ороогүй зэвсгээ нийлүүлжэл байгаа. Аюулгүй байдлын баталгаа ерөөсөө өгөөгүй. Шинэ мөнгө төсөв өөр Америк талаасаа ерөөсөө батлаагүй. Тэгээд ямар нэгэн томоохон санкц хоёр дахь шатны санкц хориг ерөөсөө тавихгүй байгаа. Тэгээд хэдүүлээ доктор Gilbert Doctorovыг сонсцгоо. Супер шинжээж тэ webcam камера шинжилсэн байлээ. Тэгээд хэдүүлээ сонсцгоо. Let's talk our country, the United States of America. What gives? I can't help but look at the situation and scratch my head in a different place every day. Тэгээ Америкийн тухай ярьцгаая. Одоо Америк Украины харилцаа юу болж байгаа юм бэ гэл гайхаад ингээд бие майчхаараа бүр ингээд тий холготоод баг шарх болох гэдэг байна. Та надад тайлбараад өгөөч. Трамп жинкнээсээ 180 градусаараа эргэсэн үү? Салхи эргэцсэн үү? Zelensky одоо баярлах цаг нь болцсон уу? I'm going to give myself a sore trying to figure out what is the intent, what is the actual strategy. Зорилго, стратеги нь яг юу юм бэ? Have you figured it out? Та юу нь ойлгосон уу? Well, I have, and Би ойлгосон. I've paid a price in terms of the general public reading my works or listening to me. I'm doing better these days than say 6 months ago. Докторов би ойлгоцсон. Тэ? Аль эдийн ойлгоцсон байсан. 6 сарын өмнө ч энийг ойлгоцсон байсан. Тэгээ энийг ярьж байхдаа би бас нэлээд томоохон үртэг төлсөн. Миний хувьд бол би өөрөө хохирсон. Өөрийнхөө амаа нэгэд үзэл бодлоо таатай болцоо. 6 months ago I was called an apologist for Putin. Now I'm 6 сарын өмнө намайг ерөөхдөө Путины нохоо гэж дууддаг байсан. Хээ. Докторов бит хоёр яг адилхан бактерингээс сууж ин тэ. called an apologist for Trump. I suppose that's Тэгээ дараа нь ерөөхдөө одоо Трампын нохоо бас дуудагддаг болсон. Тэгээ аль нь юм бэ те? Эдгээр бол Трампын ч нохоо, Путины нохоо. the point is that I see
logic in Mr. Trump, in what he does, not what he says. За. Тэгээ би юу харж байгаа юм бэ гэх юм бол Трампын үйлдэлээс шинжилгээ хийх юм бол логик, стратеги төлөв харагдаж байгаа. Трампын бичсэн юм, ярьсан юм, амнаасаа гарсан юмнасаа би логик харахгүй байна. Тэрийг бити тоо. Трампын хэлсэн үг social media постуудыг мартаа. Трампын үйлдэлийг хараа. He says is intended to confuse, to keep all of his opponents both domestically and foreign off balance, and to avoid their coming at him with a hatchet. Тэгээд энэ зорилго юу юм бэ гэх юм бол дөнгөж сая Трампын пост юу юм бэ гэх юм бол хүмүүсийн толгой эргүүлэх те. Ер нь яг Украиныг дэмжиж байгаа юм уу? Зэвсэг өгөх юм уу? Дэлхийн 3 дугаар дайн бас хүсэж байгаа юм уу? Европыг аврах юм уу? Путиныг бөмбөгдөх юм уу? Бөөмэд тэ Трампыг дэмжиж байгаа хүмүүсийн толгойн эргэцсэн. Тэгээд Америк дотроо Трампыг үзээ яддаг. Бас 2 удаа буудуулах гэж шахсан штэ. Тэ Трампын дотоодын дайсан Европ Трампын эсрэг хүмүүс гих мэт чинь тэднийг бүгднгийн жоохон ингээд докторгүй байдалд оруулаад толгойн эргүүлэх зорилготой ийм постуудыг тавьж байгаа юм аа. So he has successfully confused many of my peers in alternative media. Including me, hands up over here, by the way. За тэгээд ер нь бол Donald Trump тэ доктор of юу хэлж байна гэх юм бол Зеленскийн эсрэг тэ Европыг наад дайна бойл бити солиор тэ наад Эстония Кая Каласыг хал тэ Ursula von der Leyen зүгээр тэ ингээ яриад эхлэх юм бол Трампын эсрэг маш хүчтэй хөдөлгөөн гараад ирчихнэ. Тэ Трамп өөрөө аюулт орноо. Дахиад мань хүнийг буудаж магадгүй эсвэл мань хүний санал ширээ алтан тушаалыг хөрөөдөж эхэлж магадгүй. Яг гэх юм бол Трамп яг ингээд төгс бат өөрөө зогсохгүй байгаа таад мэдж байгаах тэр Lindsey Graham гэсэн хүмүүс байгаа. Тэгээ Donald Trump-ийн кабинет одоо засгийн газар дотор ч гисэн тэ энэ зэвсэг дайныг мөрөөддөг хүмүүс угаасаа хаасаагүй байгаа. Тэгэхээр та дээр зүгээр ингээд сануулад нэг бичлэг үзүүлчих заяа. Тэ Трампын баг дотор бүр энэ хүн байсан шүү дээ. Мартва. Тэгээ 3 сар юм та ерөөхдөө Украин руу дахиад шинээр зэвсэг явуулах юм уу? We're going to send some more weapons. We have to. They have to be able to defend. Бид нар яа зэвсэг өргөжлүүлээд Украин руу явуулна гэсэн чинь энэ хүн те бүр ингээд тавьж штэ бүр хог. Themselves, they're getting hit very hard now. They're getting hit very hard. We're going to have to send more weapons. Yeah, defensive weapons primarily. Тэгээ энэ хүний гар утслуу бүр ингээ мессеж ирж байгаа шүү. Таад мэдж байгаах те одоо миний хаан банкны данслуу мөнгө ороод ирэхэд дин гэж дуурдаг. Тэгээд энэ хүний гар утснараа бас яг дин 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 гэл имэйл очсон те янз бүрийн бөмбөг зэвсэг поужин үйлдвэрлэдэг компани. Яа. За. Who point to the contradictions as if he is mindless or he listens or he does what is proposed to him by the last person to whisper in his ear. Тэгээд Трамп ямар жүжиг тоглож байгаа юм бэ гэвэл хамгийн сүүлд уулзсан хамгийн сүүлд Трампыг томоор нөлөөлөх гэж үзсэн, шахах гэж үзсэн, сүртүүлэх гэж үзсэн хүний үгэнд ордог юм шиг жүжиг тоглож байгаа шүү. I absolutely agree with that. He has his priorities and his direction. Donald Trump бол өөрийнхөө тэ сонголтоо айл хэдийн хийцэн тэ нэг алтан гац Donald Trump угаасаа байгаа. His first priority is establishing some normal relationship with Russia. Эхний зорилго юу юм бэ гэх юм бол Оростой ямар нэгэн байдлаар те нэг хэвийн те харилцаа руу очих цөмийн зэвсгийн дайнаас сэргийлэх for a number of reasons. Хятадуудаас холдуулах, энэгтгэгчүүдээс холдуулах боломжтой юм бол which we probably don't have time to discuss, but they are rational logic to this. Тэгээд ерөөдөө Трампын үйлдэлийн цаана, стратегийн цаана харж байгаа алтан гацын цаана логик байгаа. He is doing what he can in very difficult circumstances. Тэгээд Трампын нөхцөл байдал айгүй хүнд байгаа, айгүй хэцүү байгаа, дайсан ихтэй байгаа учраас одоо байгаа нөхцөл байдлын тий харах юм бол боломжтой замыг сонгож байгаа. Тэгээд шаардлагатай жүжигэн ч гэсэн тоглож байгаа гэж хэлж байна тий. By that I mean he is surrounded by opponents to his policy in Congress, basically их хурл дотор Сенат, Европ to his policy of some kind of
normalization with Russia. Тэгээ Европчууд Оросыг үзэн ядж байгаа, Оростой дайн хиймээр байгаа. Тэгээд Америкийн Republican нам, Democrat нам, тэр neocon бүгдээрээ дайн хүсэж байгаа. Тэд нартэй ерөөхдөө айгүй болгоомжтой бүжиглэхгүй бол худгалуулж магадгүй байхгүй. Of course, Europe is now all against it and has in the last week launched yet another program to draw to its side Mr. Trump. Тэгээ өнгөрсөн 7 хоног Европчууд дахиад Трампыг Путиний эсрэг болгохын тулд нэлээд хүчтэй арга хэмжээ авсан. Тэр нөгөө Эстониагийн дээгүүр юу 3 миг хэдэн явсан, Польшид 19 дрон, одоо дөнгөж сайхан бас Молдова нэг юм яриад байна те. Ингээд Норвегийн онгоцны буудлын дээр, Денмаркийн онгоцны буудлын дээр нэг Оросын дрон явсан гэнэ. Амар олон худлаа пропаганда явж байгаа. Энэ ямар зорилготой юм бэ гэх юм бол Путин болж үтгэр бид нар дэлхийн 3 дугаар дайн цөмийн зэвсэг нисэх ёстой гэсэн үг. I mean now this discussion of the drone attacks on Poland and Romania and the Estonian complaints that Russian fighter jets violated their airspace. All of this is nonsense. Энэ бүгдээрээ ерөөхдөө нохон бас гэж. If you want to go back to basics, what those drones were, whether it's possible at all to fly across the Baltic without violating NATO space, given the realities of the narrowness of the Baltic Sea and the тэгээд тэр Эстониагийн дээгүүр баг онгоц явах юм бол баг НАТОгийн талбай дээгүүр нисгээс өөр аргагүй яг гэх юм айгу нарийнхан зай байгаа учраас уусаа тийм юм болдог. Тэгээд тэр 3 онгоц яагаачгүй. Гэхдээ энэс болж одоо дэлхийн дан эхлүүлэх нь the countries lining it being NATO members. In any case, my point is that the Russians have been described as aggressors in the last week, all in an attempt to turn Mr. Trump around. Тэгээд өнгөрсөн 7 хоног Европчууд юу юм бэ гэх юм бол Оросууд агрессив чөтгөр манай талд ор дайн зарлаа. Well, they won't. The man is not returning. Тэгээд Трамп бол үгүй. Трамп бол эргээгүй, салхи эргээгүй, толгойг нь эргүүлж чадсангүй. But he is for lying, for deceiving, and for giving hope to his enemies that he will do what they want, which he will not. Гэхдээ Трамп жүжиг тоглож чадна, Трамп худлаа ярьж чадна, Трамп хөлөгдөж чадна. Хин лүү худлаа ярьж байгаа, хэнийг хөлөгдөж байгаа юм бэ гэх юм бол Европчуудыг Европчууд л ингээ хараад худлаа ярьж байгаа, жоохон гэрэлгийгээ харагдуулж байгаа, жоохон итгэл найдвар өгч байгаа. So it is a waiting game. The message that I see from Mr. Trump is to Mr. Putin to get it over with quickly. За тэгээд энэ аюу чухал. Doctor of you л ч нэ гэх юм бол Трамп Путинд нэг мэдээлэл өгч байгаа юм аа. Тэ бас 6-7 сард энэ мэдээлэл өгсөн. Тэ 60 хоногийн дотор ингэхгүй юм бол ингэ шүү гэх мэт. Трамп Путинд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хурдалчих төхөө. Энийг гэлс дуусгах төхөө. Хөшөө. That is the message. Магадгүй. Тэгээ харцгаая. Russia will either be independent and sovereign or it will not exist at all. За. Их тайвны хилцэл Оросууд хийхгүй, гал зогсоохгүй, Украиныг НАТО-гийн гишүүн болгохгүй, Зеленскийг ерөнхийлөгчөөр үлдээхгүй, Зеленскийн засгийн газрыг бас хэвэндээ үлдээхгүй. Оросуудын зорилго тодорхой. Тэгээ Украиныг бүтнээр эзлэх үгүй бах, амар лайтай, ядаргаатай. Зүгээр НАТО-гийн гишүүн болохгүй. Тэ зэвсэг хүчин тийм том байх ёсгүй. Оросод ирээдүйн аюул болох ёсгүй. Энэ НАТО томроод Орос руу ойртох нь зогсох ёстой. Энэ бүгдээрээ биелжээж тэ энэ дайн зогсох хаа. Миний үзэг бол энэ доктор of санал нийлж байгаа. Тэгээд хэдүүлээ одоохондоо бол тайван байж болно. Яагаад вэ гэх юм бол тийм ээ Donald Trump, Joe Biden болоогүй байх шиг байна. Тэгтээ харцгаая. 9 сарын 28-нд Улаанбаатар хотод Corporate Convention Center дээр хөрөнгө олонтын сургалт болж байгаа. За, тэг би тэнд юу заах юм бэ гэх юм бол хэрхэн амжилттай хувьцаалуу хөрөнгө ололт хийх вэ? Яаж заах юм бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө олгогчийг жишээ болгоно.
Мэдээж бас миний хамгийн амжилтгүй хүмүүсийг бас жишээ болгон тэгээ юу хийх ёстой юм бэ? Юу хийж болохгүй юм бэ? Тэрэн дээр үнслээ заачна. Аниме таадын дунд бас гайгүй орлоготой хэрнээ ерөөсөө мөнгө далт хийж чадахгүй байгаа хүмүүс байгаа. Тэ санхүүгийн сахилга батгүй. Тэгээд тэр хэрхэн сахилга баттай болт юм бэ? Хэрхэн одоо өөрийнхөө төлөө ажилладаг юм бэ? Хэрхэн буусан цалингаа бусад хүмүүс рүү шилжүүлэх болох юм бэ? Бас заагаад тэг хэдүүлээ тэг хувийн санхугаа базаад илүү өндөр хөрөмтөл үүсгээд хөрөнгө олт хийгээд тэг магадгүй хэзээ нэг цагт санхүүгийн эрхчлөөнд хувьцаагаараа дамжуулаад хөрөнгө олт хийгээд яаж хүрэх юм бэ? Энэ 9 сарын 28-нд хэдүүлээ сурцгаая. За 100 хүний судал байгаа шүү. Гэлцаарай. Тэгээд бүтэн сая өдөр 3 цагаас уулзцгаая.